2019 он эхлээд одоо эхний нэмээ жилийн хагас босч байна. 6 сар эхлэхээр онцгой үе эхэлдэг 6 сар. Одоо ялангуяа энэ жилийн 6 сар дараагийн 7 хоногийн 6 сарын 9 бид нар юу гэж нэрлэдэг? Эхний ариун сүнс махан мэддэг хүмүүсийн дээр буусан өдрөө онцгой өдөр. Бид нар амьдралдаа янз бүрийн онцгой өдрүүдийг хэлдэг юм. Харин цуглаан Христийн цуглаанд орж ирээд бид нар өшөө илүү хүн төрөлхтний амьдрал хүн төрөлхтний түүхэнд Бурхны хийсэн онцгой өдрүүдийн тухай бид сонсож болтыг. Мэри Крисмас гэжсэн чинь миний төлөө ирсэн аврагчийн мэндэлсэн өдөр байсан. Улаан өдрийн баяр гэлтэй энд яагаад улаан өдөр баяр би мэдхгүйсэн надаас надтай хамаагүй тийм өдөр юм бахаа гэж бодсон чи надтай маш хамаатай миний төлөө өөрийн ангин цусыг усгаар Бурхны хүү заргана дээр миний оронд алагдаад өгсөн боловч эвлийг ялан дахиж амьдсан амьдлын баярыг хэмжилсэн баярыг бид нар улаан өдрийн баярыг сонсож ирсэн тийм үү амьдлын баяр. Өнөөдөр бид нар бас та бүхэндээ эзний үгээр дамжуулан хуваалцаж байгаа зүйл юу гэхээр Бурхны амарсан ариун сүнс буюу Бурхан өөрөө хүмүүсийн дунд бууж ирсэн тэр өдрийг бид нар тэмдэглэе. Тэр 6 сарын 9-ний өдөр бол эзний ариун сүнс эмхлэгээр яг та бидэнтэй адилхан ил жирийн хүмүүс дээр буугаад тэр хүмүүс маш онцгой тийм эргэлт гарсан гэсэн тийм. Тэр хүмүүсийн амьдрал өөртөөс огтоор болсон тэр гайхамшигтай үйл явдлыг бид нар Библиэлд харсан. Тэгэхээр өнөөдөр энэ ишлэлээр дамжуулан та бүхэндээ энд сууж байгаа тэр хүмүүс энэ сууж байгаа жирийн хүмүүс ажиглах өнөрөөс харж байгаа нэг сайн мэдчихгүй. Энэ дамжуулаа. Бурхны амарсан ариун сүнс буюу Бурхны амарсан хамгийн сайн бэлэг буюу тэр Бурхан өөрийнхөө хүмүүсийн дунд бууж ирсэн тэр ариун сүнс эзэн бидний дээр бууж ирсэн тэр өдрийг юу гэхээр таны амьдрал үнээр агуу түүхэн өдөр. Би Есүс Христийн мэдсэн тухай сонссон. Би Есүс Христийн дахин амьдлын тухай сонссон. Харин энэ бүх зүйл миний зүрхсэлд бодиттой болж, миний амьдрал жинхэнэ болж, би тэр дахин тэр төрсөн мэдсэн аврагчийн энэ төлөө мэдсэн аврагчид итгэж түүний үгээр үхээд дахин амьсан гэдэгт хүртэл эргэлцэхгүйгээр итгэхэд хэд тусдаг вэ гэхээр ариун сүнс. Амен. Тэгэхээр Библиэр юу хэлсэн бэ гэхээр хэд ариун сүнсний тусламжгүйгээр ариун сүнсгүйгээр Есүс Христ бол Бурхны хүү миний аврагч гэдгийг эргэлцэхгүйгээр амнаасаа гаргаж чадваргүй гэж хэлсэн. Тэгэхээр би амаараа Есүс Христ бол Бурхны илгээсэн аврагч, нийтлэл илгээсэн аврагч Бурхны хүү, Бурхан мөн гэж би огт эргэлцэхгүйгээр хэлж чадаж байж би яавэ? Аврагч болно. Миний аврал надад бодиттой болно. Миний гин нүглийг бүгдээрээ Бурхан уучлаа гэсэн амлалт надад явах бүрэн төгс биелэх болно. Амен. Та зүрхсэтгэл дотроо тийм эргэлзэхгүй итгэж амнаасаа тэгж өчөж чадчихвэл та өнөөдөр 100% яасан хүн бэ? Аврагдсан хүн. Айхаа авдрандаа хийсэн хүн гэж би хэлсэн. Аврагдсан хүн байна. Тэгээ энэ аврагдсан хүмүүс, энэ авралыг авсан хүмүүс үнэхээр бодитоор Есүс Христийн мэндэлсэн итгэдэг, Есүс Христийн дахин амьсан итгэдэг эзэн Бурхан бид нар энэ үнэн зүйлийг ойлгохын тулд бидний гин нүглээс ангид ариун амьдралаар амьдрах хүчийг өгөхийн тулд Бурхан биднийг за чи одоо өөрөө мэдээ ганцаараа амьдраарай гэж хэлээгүй. Надад үнэнхээр шинэ амьдралаар Есүс Христийн амьдрсан тэр амьдралаар амьдрах хүчийг өгөхийн тулд Бурхан өөрөө бууж ирсэн юм бэ? Сүнсээр бууж ирсэн. Миний зүрхсэл дотор надтай хамт байгаад бууж ирсэн юм бэ? Ариун сүнсээс юм. Тэр бид нар эцэг хүү ариун сүнсний гурвал буюу ариун гурвал гэж бид нар Бурханаа гэж дуудаж итгэдэг. Нэг Бурхан боловч тэр нэгдлэр оршдог ариун Бурхан. Гурван бодит бие тэр бод галаар оршдог. Тэгээ бид нар эцэг Бурханыг юу гэж нэрлэдэг? Тэр бол бүхний бүтээсэн, бүх бүтээлийг илүүсэн, бүх төрөлхтнийг өөрийн дүр төрхийн дагуу шороогоор бүтээж бидний тийм ээ хамт амин амьсгалыг үлээж амьд оршихуй болгож өгсөн бүхний бүтээсэн тэр эцэг Бурхан гэж дууддаг. Харин бидний авралын төлөө хэн нэгэн хүн тэр ариун нэгний гин нүүлгүй ариун нэгний хэрэгтэй болсон тэр үед бууж ирсэн хүний биеэр ирснийг хэн гэж нэрлэдэг? Бурханаас илгээгдсэн хүний цорын ганц хүү буюу Есүс Христос гэж нэрлэсэн. Есүсийн нэрийг бид нар монголоор орчуулбал юу гэж дуудана гэлээ? Аврагч.
Тэр махан биеэр сул дорой хүн, нүгэлтэй хүн, надтай адилхан махан биеийг өмсөж бууж ирсэн эзэн бурхныг бид нар хин гэж нэрж байна. Хүү Есүс Христос. Өнөөдөр харин Есүс Христос үглээс явж байгаа дахин амьсгалын дараа бид нар өнгөрсөн сар тэр тэнгэрт өргөгдсөн тухай бид нар сонссон юм. Тэр Есүс юу гэсэн бэ? Тэнгэр хэлснээр тэнгэрт өргөгдсөн Есүсийг явсны дараа тэнд байсан хүмүүс та нар юу тэр харс тэнгэр шитэн зогсон вэ? Та нар нүдэн дээр дээшээ өргөцсөн энэ Бурхны хүү Есүс Христ яг та нар харсантайгаа адил удахгүй хоёр удаага зайлшгүй буцаж ирэх болно. Та нарын нүдэн харсан, чихэн сонсогдсон түүний хийсэн бүх зүйлийг өнөөдөр та нар юу вэ? Бүх хэлхийд даяар хараад эзэн Есүс Христ зайлшгүй нэг удаа эргэж ирэх болно гэж. Түүний дараа Есүс юу гэсэн бэ гэхээр та нар Иерусалимыг орхихгүйгээр Бурхан эцгийн та нарт амласан тэр зүйлийг амлалтыг хүлээн автлаа. Энэ Иерусалимыг бүү орхих туу гэж хэлсэн юм. Бид нар гадаа цуглаан хийж байгаа эсрэг амлагдсан тэр сайн зүйл юу байсан бэ? Ариун сүнс байсан. Дэлхийд дээр хамгийн гоё юм юу вэ? Та нар янз янзын юм байгаа тийм. Харин Бурханы хувьд бид нарт хүмүүс өгөө гэж бодож байгаа хамгийн сайн бэлэг хамгийн сайн зүйл юу гэхээр ариун сүнс юм аа. Яагаад гэвэл бид нар Бурханы сүнсний тусламжтайг ойлгохгүйс энэ махан биеийн оюун ухаан бидний сүнсээр энэ дэлхийн сүнсээр Бурханыг эзэж ойлгож таньж чадахгүй. Тэгээд учраас ариун сүнс эзэн Бурхан бид нартай хамт байж тэр тэнгэрлэг зүйлийг, тэр сүнслэг зүйлийг, тэр бурханлаг зүйлсүүдийг ойлгох туслах болно. Амен. Тэгээд учраас өнөөдөр та бүхэндээ эзэн Бурхан биднэрт өгсөн түүний ариун үгээр дамжуулан Стефаны гэрчлэл гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцах гэж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр бид нар эргээд харин нэг хүнд өвчтөй хүмүүс байдаг юм. Янз бүрийн хүнд өвчтөй хүмүүс. Тэгээд энэ хүнд өвчтөй хүмүүс яадаг вэ гэхээр эдгэрхийн тулд янз бүрийн арга зүйн хэрэгэлсэн байна. Бид нар хоорондоо аягүй ойрхон харилцаатай. Өөрөний төтөлд орсон хүмүүс байл тийм бас тийм холбоо байдаг тийм. Өөрөний төтөлд хүмүүс. Тэгвэл ямар нэгэн хоол хамтарч юм. Бид нар тэр холбоон дотор ороод тэднээс юу авах хүсдэг вэ гэхээр мэдээлэл авах хүсдэг. Тэгэхээр би гэрээ өвчтөй байсан бол үнэхээр би биедээ ямар нэгэн сайн эмчилгээ хийдэг ашигтай сайн үр дүнтэй болсон бол уусан юм маань тийм ээ миний амьдрал миний биед эдгэрлийг өгсөн бол миний биен дээр гарсан энэ би өөрөө харсан мэдэрсэн энэ зүйлийг тэр хүмүүс яг хоорондоо хуваалцдаг. Тэгээд зогсгоны хасандаа би сайн эмчилгээгээр идэгсэн бол би сайн муу энэ надад таарах идэгсэн бол би яг тэр сайн мэдээллийг хүмүүс яг гэрчлэг болгоо. Ингэж үгдсэн бол энэ юм уусан чинь ингэ сайжруулсан. Тэр эмч татсан чинь ингэж идвэл энэ эмч бол үнэхээр энэ талаас сайн юм. Яа би амьдрал дээрээ би бодитоор өөрөө биедээ харсан, сонссон, мэдэрсэн үр дүнгийн юу вэ? Баталгаатай. Үгүйсгийн аргагүй миний амьдрал болсон зүйл учраас тэр хүмүүс яагаад тэр хүнд өвчтөй босод хүмүүс энэ мэдээлэл, энэ мэдээ зайлшгүй чухал, зайлшгүй хэрэгтэй учраас тэр хүн яагаад гэрчлэх шаардлагатай болдог. Тийм ээ? Тийм учраас зөвхөн эрдэм шинжилгээний хүмүүстэй судалгаа хийж ярьдаг юм биш. Өвдөөд эдгэрсэн хүмүүс ч гэсэн хоорондоо бие биендээ энэ чухал хэрэгтэй мэдээллийг тэр хүний авралын төлөө, тэр хүний эдгэрлийн төлөө зайлшгүй чухал мэдээлэл гэдэг учраас гэрчлэдэг. Тэгээ өнөөдөр Стефан гэдэг энэ хүн хот хотод тусаагүй, янз бүрийн байдлаар өвдөөгүй. Тэгээ энэ амьдралдаа сонссон, харсан зүйл юм бэ? Үнэн байсан учраас, бодиттой байсан учраас дугаарч чадахгүй болно. Өөрийнхөө амийг алтан байж гэрчлэл хийсэн. Тэр гэрчлэл нь хэд хэрэгтэйсэн? Энд сууж байгаа та бидний хэрэгтэйсэн. Стефан өөрийгөө үхэн гэж өөрийгөө бодоогүй. Стефан хэнийг бодсон бэ? Энэ гэрчлэлийг өөрийнхөө амнаас гарахын жинхэнэ үнний тухай гэрчлэлийг сонсоод аврах шаардлагатай хүмүүсийг бодохдоо өөрийнхөө амийг алдахыг юм чигээр тоогоогүй. Яг л түүний яриа, түүний гэрчлэл маш чухал байсан учраас юм. Өнөөдөр Бурхан энэ Стефан тохиолдсон, Стефаны гэрчлэлээр дамжуулан биднэрт юу хийж байгаа гэхээр эр зоригтой. Үнэхээр эр зоригтой, итгэлтэйгээр, үнэхээр амиа өрсөн байж, амиа золиослон байж танд надад дуулахыг хүсэж гэрчилсэн. Тэр Стефаны гэрчлэлээр дамжуулан энэ сууж байгаа хүмүүс бүгдээрээ та хэрвээ аврагдсан бол таны авсан авралыг чимээгүй ингээд
ганцаараа аваад чимээг өсгөж болохгүй. Стефантай адилхан зөрөгтэй. Бусдын авралын төлөө Бурхны баярлуулахын төлөө зайлшгүй та гэрчлэгч байгаарай гэдэг биднэрт хэлхийг хүсэж байна. Учир нь Есүс Христ өөрөө хэн бэ? Хамгийн түрүүнд Бурхныг гэрчилсэн гэрчлэгч юм. Бурхан өөрөө байгаа гэдгийгээ өөрийнхөө бүтээсэн бүх бүтээлүүдээр дамжуулан, байгаль дэлхийгээр дамжуулан, оддоор дамжуулан, тэр бүх гайхамшигтай бүтээлүүдээр дамжуулан би байна шүү гэдэг яг бүтээлүүдээр дамжуулан гэрчилсэн байдаг. Өөрийнхөө тухай илчилсэн байдаг. Харин түүний бүр ингээд Бурхан үнээр түүний хаанчлал үнээр агуугүй тэр та нарын төлөө агуу зүйлсийг хийж байна гэдгийг Есүс Христ хүний биеийг өмсөж хэлэхээр эрэхтэй түүний заас сургаалаар дамжуулан Есүсийн хийсэн гайхамшигтайгаар дамжуулан Бурхан энэ шүү. Бурхан таныг хайрлаж шүү. Бурхан танд хайртай шүү. Тэр үнээр агуу хүчтэй шүү. Тэр үнээр танад ойрхон байх шүү гэдгийг Есүс Христ яасан бэ? Бурханыг гэрчилсэн. Тийм учраас дагалдагч нар юу гэж ярьсан бэ гэхээр бидний эзэж хараагүй Бурханыг түүний өөртөө байсан цорын ганц хүн Есүс Христ биднэрт гэрчилсэн. Түүний дотор хайр ба нэгүслэл дүүрэн байсан гэсэн. Амен. Тийм учраас Есүс Христ бодтоор хүний биеэрийн газар дэлхийд ирэхдээ зорьсон зорилго нь юу вэ? Та бидний хизээж очиж уулзах чадахгүй, хизээж илрүүлж чадахгүй, хизээж би мэдэж чадахгүй тэр үннийг заавал мэдэх ёстой тэр үннийг цоонц байхсаа тэр Бурхны тухай, түүний оршихуйн тухай үннийг, түүний хаанчлалын тухай үннийг тэр бидний хэр зэрэг авахыг хүсэж байгаа гайхамшигтай зүйлийг бол тэр бидний авралын төлөө юу хийх гэж байгаа тэр үннийг Есүс Христээр дамжуулан гэрчилсэн юм. Илчилсэн юм. Бурхан биднээс юу ч нуугаагүй. Амен. Бурхан надаас танаас юу ч нуугаагүй. Тэр урд нь юу хийсэн? Тэр одоо юу хийж байгаа? Тэр одоо юу хийх гэж байгаагаа Есүс Христээр дамжуулан 100% юу вэ? Гэрчлэн илчилсэн. Тийм учраас та нар яг хэрэгтэй. Хуруу гаргадаг энэ гарны судас тийм ээ. Зурхаа юу үздэг? Анхны зураас үздэг. Одоо энэ йогийн доошоо яваад авлаа. Янз янз усруулж байгаа тийм. Сааж үздэг гэдэг. Тийм хүмүүс орчих хэрэггүй. Яа. Библиэлд Бурхан тэр дээргүй тань юу? Бүгдээр ингэ анхны зураас харах шаардлага өгдөг гэж чинь. Өөрт нь юу болсон? Одоо юу болоно? Дараа нь юу болох гэж байгаа? Том зургаар нь яв. Бүгдээр нь Есүс Христээр дамжуулан гэрчлээ хэлсэн байна. Тийм учраас бид нар шүлсээ хацдаг юу гэж хэлдэг вэ? Ах дүүнраа! Амиа алтан байж Бурхны хүмүүсийг тань дамжуулж гисэн энэ амиа үгийг та уншаач. Та нарын явах шаардлагагүй. Таныг бөө мөргөл рүү явж юм асуух хэрэггүй. Энэ яац юм бол миний яагаад бол суулаа гарах. Тийм шаардлага Библиэр аль хэзээний эзэн Бурхан тань шударгаар таны амжилт хэрэгтэй, таны амьдрал төгс байхад, таны амьдрал аз жаргалтай байхад бол юу хэрэгтэй гэдгийг Библиэр явна. Хангалттай гүйцэд илчилсэн байна. Та Библийг уншихгүй өөр юмнаас хайр яах. Маш том цаг алдчих байна. Маш том агуулгыг авах болно. Та Библийг уншичаа дараа нь бодоо. Тэгвэл өнөөдөр би юу хийхийг хүсэж байгааг Бурхан өөрөө нуугдаа чимээгүй байгаагүй. Бид нарт өөрийгөө илчлэн илэрхийлэхийн тулд өөрийнхөө Есүс Христийг илэрхийлж хэлсэн. Есүс Христийн төрөл, түүний амьдрал, түүний үйлс, түүний тунхагсан тэр сургаалаас дамжуулан Бурхан өөрийгөө өрөнгөөц бид нарт бүх төлөвлөлтөнд яасан бэ? Илчилсэн. Есүс бол хамгийн анхны гэрч байсан. Тэгээд зогсохгүй Есүстэй хамт 3 жилийн турш хамт байсан 12 даралдагч гэсэн Есүс Христийн тухай хамгийн сайн илчлэн болсон. Эхлээд бид нар яасан бэ? Засч байсан бэ? Бид нартай адилхан Исаи гэдэг хар бараан ажил хийдэг тийм боловсралгүй, чадваргүй, доод хүмүүс байсан. Бид нар Есүсийг баригдаад цавлах үед гэсэн яасан бэ? Амиа автчих гэж бүгдээрээ зүгтаасан. Багшаа гэж дагж явж байгаа яг чухал юм дээр болгоод яасан. За энэ юм хэрэг буруудлаа. Пастра гэж дагаа явсан. Энэ пастрыг ивгүй болохгүй яах вэ? Жоон цудан хан. За энэ тавьдаг пастор тэ хэлээ. Хальтны хайлтаа холбоогоо замаа тий. Энэ боддог 3 жил Есүстэй хамт өдөр болгоо. Хамт хоолой хамт нэ Есүсийн гайхамшиг хараад өсөн үнийг амжилтаар өвчийг сохрыг харуулаад гэсэн 5,000 хүнийг 5-2 цагсаар хооллоод нүдийг бүрдээхтэй бүр толгойн нэрэгч Бурхны гайхамшигтай зүйлийг хийгээд хараа явж байгаа. Тэр
гэрчтэнгүүд яа? Сав. Петр бол улаан цаг 3 удаа танихгүй гэж чинь бүр хараагаад байна. Манай монголчууд нөө аялгуудаа хараанууд байгаа шүү дээ. Араас нь бүгд хэлээд Петр ч гэсэн өөрөө нутгийн аялгуугаар ярьж шүү дээ. Гэхдээ чи тэгээд Галилеас ирсэн болохоор чи яг ч үеэстэй хамт байсан чам мэдээд байна шүү дээ. Үгүй гэж 3 удаа. Үгүй гэдэг. Үхтлээ бүрийж байгаа. Тэгээд орж байгаа. Тэгээ Есүсийн хийсэн гэрчлэл 3 жилийн турш Бурхны тухай хийсэн гэрчлэл юу вэ? Наа чиг амаараа яриаггүй шүү дээ. Библи ярьчаад за чи тайлбарлахгүй Есүс Бурхны хүү аахгүй. Есүсээс өөр нэр байхгүй гэж ингээд Библи уншсан юм та нар би амаараа яриад байгаа шүү. Үгээр харин Есүс яасан бэ? Гайхамшиг байсан. Үгсэн үнийг амлаас өчтөө үнийг болгосон. Хийхгүй юм гэж байна. Хүчит салхи давлахаа хүртэл номдож байсан. Би эзэн шүү. Би Бурхан шүү. Би амарч шүү. Тэгээд Бурханлаа заагаад авчин хүний сэтгэл муухай орж байгаа шүү дээ. 3 жилийн дагтаад явчаад баригдангууд нь танихгүй гэж юм. Мэдхгүй гэж юм. Тэгээд харсан үгсээ сонссон юм хаашаа орсон юм бэ? Энэ бол үнэхээр хүний сэтгэл нэрээ аимшигтай гэдгийг харуулах хамгийн. Петр хэд хоногийн өмнө юу гэсэн бэ? Үгүй эзэн би тантай хамт үхэн эзэн гэж ингэж хэлсэн тийм ээ. Одоо энэ сонсож байгаа хүмүүс ч гэсэн хальт мал Есүсийн тухай сонсчоор тэгж хэлж байгаа юм байна уу? Би үхчих эзэн гэж хэлэх хүн байна уу? Мэдээ дууш баггүй гэж найдаж шүү. Тэгээ хамгийн хайр гэж сууж. Баяраа яг ботыг гэж хэлэх юм. Петр болохгүй шууд хэлсэн юм. Би тантай өгсөн ч юм. Тэнгүүд яг үг боллоо. Танихгүй гэж, мэдхгүй гэж, хараагүй гэж, үзээгүй гэж юм байна. Тас бүрийж байгаа. Та нар дараа миний өмнө тэгж тас бүрийхгүй байгаасаа гэж байна. Та заагүй биш, танилын биш, үдээ биш гэдэг. Эсвэл яриаг биш гэдэг. Мөнхийн улсын хаалтан дээр очиад тэгээ ирүүл хийгээд байх юм биш үстэй. Дотор нь орж ирэх хэрэгтэй тийм. Хэрүүл хийцээ болохгүй. Одоо ярьж байгаа зүйлийг бид нар яа энэ гэрчлэлийг та 100% итгэж хүлээж авч үнээр итгэж хүлээж авахын тулд надад туслах гэж ирсэн тэр ариунсыг өөрөө зүрхсгээд одоо өөрч дуудаж хүлээж авч бидний амьдрал дотор бидний зүрх дотор Бурхны аврал юу вэ? Төгс биелэх болно. Тэгэхээр идэвхтэй мөнхийн улсын хаалган дээр очиод би чи гэж хэлдэг бүгдээр орж ирэх юм шээ. Баталгаатай авчихсан учраас. За тэгэхээр энэ гайхамшигтай зүйл юу вэ гэхээр Есүс гэрээс Бурхны тухай анхны гэрч байсан. Тэгвэл Есүстэй хамт байсан энэ 12 зүхтаараар явсан ч гэсэн тэдний амьдралын төвшөлтийг эргэж харах юм бол бид нар өнгөрсөн жил гэсэн үгсээс энэ 12 дараалагч бүгдээрээ яасан бэ? Есүсийг гэрчилж яваад сайн гэрчлэлийн амьдралаар амьдарчаа амиа алдсан хүмүүс байна. Дийлэнх. За. Тэгвэл энэ 2000 жилийн өмнө Есүстэй хамт байсан 12 дагалдагч зөвхөн 12 дагалдагч тийм 3 жилээсийг дарааж явсныхаа дараа тийм Есүстэй хамт байхдаа түүний гэрчлэлийг сонссон, түүний үйлсний бүтээгийг харсан. Тэгээ Есүс хэмбэ гэж хэлсэн. Тэгээ тэдний амнаас нэг удаа ямар гэрчлэл авч ирсэн бэ гэхээр та бүхнийг мэднэ. Хинч таныг шалгах тийм шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр би таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэж Иоанны 16-гийн 30 дээр энэ даалгавч нар хэлж байгаа байхгүй. Эзэн минь ээ, одоо бид нар таныг мэдж байна. Та ерөөсөө зүйрлэл мүрлэл хэрэггүйгээр шууд шулуухан ярьлаа. Одоо бол бидний дунд хинч таяг дээр Бурханаас ирсэн үү ирээгүй гэж шалгаж малаад байцаагаад идэвхтэй танаас асуухгүй. Та бол одоо жинхэнэ юу вэ? Юу гэж хэлсэн бэ? Та бол стандарт жинхэнэ Бурханаас ирсэн. Одоо бид нар 100% итгэж байна гэдэг өчлийн бүрдэл бид нар хэлсэн. Есүсийн хийсэн гэрчлэлээр дамжуулан. Гэвч хэдийдээ болж түрүү ярьсан тийм. Тэр 12 дагалдагч нар Есүсийн заалмын цовлогдох тэр үглийн мөчөд өөрсдийн амийг аврахын тулд хүмүүс айж зогтоож уулзаасан. Тэр төгсгөл нь юу вэ? Төгсгөл нь харин дагалдагчны амьдрал ариун сүнс бууж ирсний дараа. Ариун сүнсний хүчийг авсны дараа. Ариун сүнстэй хамт амьдарсны дараа. Үнэхээр Есүсийн хийсэн дагуу сайн гэрч нар болж чадсан. Тийм учраас бидний Петр болон түүнтэй хамт байсан хүмүүс баригдаад удирдагчны өмнө авчраад шийд бүлэх тэр үедээ юу гэсэн бэ гэхээр бид нар та нарын үгийг тийм ээ та нарын Бурхан Үлс номын 4:19 бүлгээр хамт харъя. Өөрт нь
бол дутааж байсан энэ 12 дагалдагч нар. Тэр нөгөө Петр 3 удаа орсон тэр Петр. Ариун сүнсний хүчийг авах. Ариун сүнстэй хамт амьдсан тэр мөчөөс ихсүүлэн бидний амьдрал үнэхээр өөргөө гэрч байхад үүргийг хамгийн сайн биелүүлж болсон. За өнөөдөр хамт 4-р бүлгийн 19-ийг уншъя. Гурван за өнөөдөр зэрэг уншъя. Өнөөдөр зэрэг Библи нийцсэн мааштай. Ахаа хүн байна уу? 4-р бүлгийн 10. За 19. 4-р бүлгийн 19. За Osman. Би таныг смартфонс жоолдог цаасан дэвлэр үлдээдэж шүү дээ. Бурхны үгийг нүдэрээ харж амаараа уншиж чихээрээ сонсон хүмүүс ерөөлтэй. Амен. За бид хамт зэрэг уншиж миний орчуулсан та нараас өөр учраас та сайхан ойлгоо нийлүүлж за гурван за одоо та нар төсөөлөд үнстэй түрүү бол зүгээр хүсэхгүй гэж танихгүй гэж ингээд бүрийгээ зутаагаад байсан. Петр ч өнөөдөр яасан бэ? Есүс Христийн тухай гэрчилж явах үедээ баригдаж байгаа. Баригдаад удирдагч нарын өмнө авчраад одоо та нар Есүсийн нэрээр ярьж болохгүй, энэ нэрээр зааж болохгүй гэж сүрдүүлж явах тэр удирдагч нарын өмнөөс маш зоригтойгоор бодоод үг нь бол цаашаа юу гэж хэлсэн бэ? Та нарын үгийг сонсох уу? Бурхны үгнээс илүү та нарын үгийг сонсох уу? Аль нь зөв? Бурхны үгийг сонсох уу? Та нарын үгийг сонсох уу? Та нар өөрсдөө шийд. Бид нар үдсэн харсан сонсноо ярихгүй байж чадахгүй. Есүс бид нарыг юу ярьж ирсэн бэ? Гэрчил. Гэрчил гэж хэлсэн учраас би үдсэн сонсон харсноо ярихгүй байж чадахгүй. Амен. Одоо бүгдээ энэ ишлэлийг хамтдаа зэрэг хэлцгээе. Юу гэж хэлсэн бэ? Бурханы 19-ийг Саяны уншсан 4:19. 4:19. Хориг уншсан гурван. Амен. За бид гэж хэлэхгүй би гэж хэлээ. Гурван. Амен. За эзэн Есүс өөрөө Бурхны гэрч болж анх гэрчсэн гэсэн юм. 12 дагалдагч нар гэсэн ариун сүнсний хүчийг авсны дараа сайн гэрчнэр болсон. Ийм хэлж ирсэн. Өөртөө цутаадаас одоо болсон чинь бид нар үдсэн сонсон харснаа ярихгүй чадахгүй. Бид нар та нарын үгийг сонсдоо, Бурхны үгийг сонсдоо өөртөө та нар шүү. Тэр шашны удирдагч нарт яг хэлсэн. Зоригтой хэлсэн. Тэр гэрчийн үүр юу вэ? Есүсийн тухай гэрчлэх яг шаардлагатай гэдэг бид нар мэднэ тийм ээ. Яагаад гэвэл саяны түрүү хэлсэн өвчтөе хүн энэ муугаа сайн эмнэлэгт очоод сайн эмчээр эдгэрснийхаа дараа тэр үнний тухай тэр мэдээллийг заавал хэрэгтэй хүмүүст ярих ёстой шаардлагатай учраас ярьдаг. Тэрнтэй адилхан авах хэрэгтэй хүмүүст бид нар жинхэнэ үннийг ярихын тулд дугаар байж болохгүй. Гэрчийн үүрэг юу вэ? Үдсэн сонсон харснаар байна. Жоан цуглаа нэрээр үдсэн сонсон харснаар та нар ихтэй үдсэн харсан сонссон гэхэл тийм нэг хүн байлээ тэгээд нэг ийм хүн байлаа тэгээд тэр хоёр тэгээд байлээ тэр гурав бас ингээд байлээ гэх тийм юм яаж болох вэ? Юуны тухай ярих вэ? Бурхны тухай. Есүсийн тухай. Номлолоос тийм сонсож байгаа таны зүрхсэтгэл дотор Бурхны үгсэн дээр авралын үгийн тухай, уучлалын үгийн тухай, хайрын үгийн тухай таны амьдралд бодтойгоор Бурхан таны залбирлыг сонсоод хийж гисэн дээр гайхамшигуудын тухай та яах вэ? Гэрэл бохгүй ярих. Тэрсээр хойсож хойноож 2-3 өдрийн яриад тийм ээ. Тэр бол юу вэ? Ховч бодож тийм гэрэл биш тийм. Бид нар хэнийг гэрч вэ? Есүсийн гэрч. Есүсийн тухай ярина. Пастрын тухай ярихгүй тийм. Сайн гэрчний тухай ярихаас илүү хэнийг гэрч вэ гэдгээр нь алдаж Есүсийн гэрч байна. За тэгэхээр гэрчийн хийхтэй зүйл нь үдсэн сонсон харснаар бид нар байгаар нь ярих хэрэгтэй байна.
Тэгэхээр Степан болохоор үнэхээр үндсэн сонссон харснаа л ярьсан. Зөрөгтэй ярьсан. Нэг ярих зориг хэрэгтэй юм. Яг л сонс дургүй хүмүүс байна. Бид нар Степан гэдэг нэр хаанаас гарч ирсэн бэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй. 12 дагалдагчийн нэрийг зэвсэг хүмүүс зөндөө байгаа. Хий юм бэ тийм. Танаа Библи хайж байгаа тэр 12-ны дагалдагчийн нэрийг заавал чэйжлэрээ заяа. Танаа хамаатай садангийн нэрнүүдийг мэддэхтэй адилхан 12 дагалдагчийн нэрийг яг оорч авахтаа тэр таньдаг байна. Мөнхийн улс очоод уулзах шүү дээ. Нэрийг яг л мэддэг байна. Петр гээл цаашаа байхгүй болохгүй шүү дээ. Петрийг зарим хүмүүс Симон наач Симон биш наач Петр байхгүй гэж зогсож болохгүй шүү дээ. Петрийг юу дуудгийн хин гэдгийг хараад Петрийн дүүгийн хин өөр хин байсан цаашаа. Дараа дараагч нэрийг мэдж байгаа. Итгэлийн гэрүүл дотор хүмүүс нэрийг мэдж байгаа гэдэг шүү дээ. Цуглаад ч өгөө хинэ гэдэг дургуул үү шүү дээ. Мөнхийн бас авчаар бас нэр мэдэх хэрэгтэй. За тэгэхээр Степан хин 12 дараагчдын нэрд ороогүй Степан хин байсан бэ гэхээр бүгдээ Библи хараад. Зургаар бүлэг харахад та. Зургаар бүлэгдээ Иерусалимийн анхны цуглаан дотор 6 ахлагчийг сонгосон. 6 ахлагч сонгох шалтгаан гарсан. Яг тэгэхээр цуглаан дотор өсөө цуглаан хэдэн мянгаар өсөө тийм ээ маш том цуглаан болоод өдөр болоо 3,000 хүн 5,000 хүн ирээдээ тэгж байна. Маш олон болно. Үүс намын 6 бол. За 6 бүгдээрээ хамаа 6-гийн нэгээс за миний Библийг танахаас баг зэрэг зурж магадгүй. Шавнарын тоо олширсан өндрүүдэд гректчүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтэндээ тэдний бэлгэсэн эмэгтэйчүүдийг хайрлахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол болжээ. Тэгэхээр 12 дагалдагчдыг дуудаж за 12 дагалдагч гэж мэдж байгаа шүү дээ. За ширээн дүүлжлэхийн тулд Бурхны үгийг ойлгуулах нь зөв биш ээ. Энэ 12 одоогийнхаар ярих юм бол ийж буюу пасторууд биш үү? За тиймээс артуунаар гинэ сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүнд бүхий 7 эрийг та нар дундаасаа сонгох. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуулаа. Харин бид юу их вэ? Залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье. Энэ саналыг хамаг олон дэмжиж итгэл болон ариун сүнсээр дүүрэн Степан одоо орж байна. Тэгээд түүний дараа Филипп, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. Амен. За тэгэхээр цуглаан дотор ямар шаардлага гарсан бэ гэхээр арын албантай ажиллах хэрэгтэй, ахлагч нар хэрэгтэй болсон. Арын албанд чуулганы дотоод ажилласан нь пасторууд юугаа хийх вэ? Залбирал болон Библи номлох, сайн мэдээ тараах юм үйлчлэл хийх хэрэгтэй. Алтан дотор суугаад байж болохгүй тоол хувааж өгвөл тээ. За тамирч 5, за чи 10 гэдэг ингээд суугаад бол хизээ номлолоо бэлтгэв тээ. Тэгэхээр арын албанд пасторууд яг оршаардсан. Тийм учраас итгэмжтэй 6 оны сонгоё гэх тэр итгэмжтэй хүмүүс нь ямар юутай байсан бэ? Шаардлагыг хангах хэрэгтэй байсан. Энэ хүмүүс бол сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн нөгөөг нь юу вэ? Сүнс болон мэрэгэн ухаанаар дүүрэн тэгээд хааны библиэр тэгж хэлж байгаа юм. Бидний пастрын гэдэг юм байна шүү дээ. Ахлагч нарыг яаж сонгосон? Ямар шалтгаанаар сонгосон? Ямар болцолтойгоор сонгосон? Тэр хүмүүс нэгдүгээр сүнс болон мэрэгэн ухаан болон мэрэгэн ухаанаар дүүрэн дээрээс нь нэр хүнд бүхий болсон. Сүнсээр дүүрэн мэрэгэн ухаанаар дүүрэн нэр хүндтэй хүмүүс. Яг нь цуглаан дотроо цуглааны гадаа ч гэсэн итгэмжтэй сайн гэрчлэлээр амьдарсан хүмүүс. Энэ үнээр итгэвч шүү. Үнээр итгэмжтэй хүн шүү. Амьдралаараа сайн гэрчлэл хийсэн хүмүүсийг ахлагч нар болгосон. Тэр хүмүүсийн хамгийн түрүүнд нэр нь гарсан тийм бэ? Степан. Өнөөдөр амиа алдсан Степан. Гэрчлэл хийж яваа. Тэгэхээр Степан бол өнөөдрийн Солонгос цуглааны Монгол цуглаанд байдаг ахлагч нар шиг зүгээр арын албанд л ажил хийсэн хүн биш. Энэ хүн өнөөдөр 8-ыг харъя. 6-гийн 8 дээр Степан бол үнэхээр нэгүсэл болон хүчээр дүүргэгдсэн. Нэгүсэл гэдэг нь юу вэ? Бурхны хайр гэнэ. Тэр хүмүүсийн төлөө авлын төлөө шатсан халуун зүрхстэй. Тэгээ ариун сүнсний хүчээр юу вэ? Үнэхээр дүүргэгдсэн. Ариун сүнсний хүчээр дүүргэх гэдэг нь юу гэсэн үг? Ариун сүнс дүүргэж өдөртөөлн амьдардаг. Дуулууртай тийм амьдардаг. Тэгээ тэрний үр дүн
яваад хүмүүс сайн мэдээ тараад үнхээр халтаа цогтой сайн мэдээ яриад өвчтөн хүмүүс залбираад ингээд гайхамшиг хийж байгаа. Тэгэхээр зөвхөн халуунаар эзнийг бэрчсэн. Тэгэнгүүт түүнийг хараад атаарсан хүмүүс хуурамч гэрчнараар дамжуулсан Стефаныг гүтгэж байгаа. Өнөөдөр бид нар сайн гэрч Стефаны тухай ярьж байвал Стефаныг хорлсон хүмүүсийн дэс байлаа хуурамч гэрчнэрийг бодолдож аваад түүнийг гүтгсэн хүмүүс. Тэгээд бид нэр зөвлөлийн өмнө Стефаныг авчрангуудаа 13 дээр хуурамч гэрчнэр түүнийг урагшин гаргах. За энэ хүн бол ариун газар, Бурхны ариун газар хуулийн эсрэг үг ярихаар үл зогсоовоо. Стефаны эсрэг хуурамчаар гэрчлэл хийж гүтгсэн. За 15 дээр харин Стефан яасан бэ? Өөрөө баригдсан, гүтгүүлсэн, тэгээд оромжлуулсан. Тэгээд одоо бүр амар том хэрэгтэн болоо. Тэр дунд зогсож явахдаа Стефаны царайг та нар хардаа 15. Согч ни хааш дүн дээр татлаа. Түүний царай Тэнгэр элчийн царайг та нар хаана харсан бэ? Тэнгэр элчийн царай ямар хөө байх юм шиг байна? Саруулаа. Тэнгэр элчийн царай ямар байх юм шиг төсөөлөө бодсон. Энэ том агуу том байна. Амар том нүртэй байна. Тэнгэр элчийн царайг хаана харж болох вэ? Хаана харах? Исүгийн юм аа орой болоо хийж байгаа та. Бид нар ингэ унтж байгаа хүүхдээ харахад яадаг вэ? Чансаа тэгэж босоо мэтлэр яа юу хийж байгаа. Тэгэж оролцдог шүү дээ. Унтж байгаа хүүхдийг харахад бид нар яадаг? Царайг нь хараад тэнгэр элч гэж. Тэнгэр элчийн царай энэ шиг байх гэсэн үг. Ивэлийн царай. Ивэл унтж байгаа яах вэ? Тэгээ Стефаны царайг талаар одоо төсөөлдөө. Баригдсан тийм оромжлуулсан, бүртгүүлсэн амдаа барагстай баг тийм хоолойнд тийм бутганы иргэн дээр байгаа Стефаны царай ямар байсан юм бэ? Унтж байгаа Ивэлийн царайтай. Төсөөлөж чинь үү? Тэр үед хүмүүс идэвгүй хүмүүс юу гэж боддгоо гэхэлээ зөвлөсөн юм. Гацсан байж. Бүрээ хүн ингэж авчин зэрэгцэл ирэх ёстой шүү дээ болно тийм. Тэр үнгээр үг асах ёстой болж чинь тэнгэр элчийн царайтай гэж. Гэрэлтэй тэнгэр элчийн царайтай байна. Юуны хүч вэ? Ариун сүнстэй хүн гэж амьддаг. Тийм байж яах вэ? Амен. Ариун сүнсийг бид нар итгэлээр хүлээж аваад ариун сүнсээр удирдуулан ханд амьдарч байна. Ариун сүнсээр дамжуулан би эзнийг эзэн гэж би аврагдсан, миний гэм нүгэл уучлагдсан, би Бурхны хайрыг энэ зүрхлэгдээ бэлэн дүүр авцсан үед юу вэ? Би нэгдүгээр уучлагдсан. Би амар хайрлагдсан. Би тамаас аврагдсан. Одоо надад мөнхийн гайхамшиг гэрэн. Би энэ дэлхийд болохоор Бурхан миний аав, миний хартаа. Би хамгийн хайртай ирэх огнон. Ингээс юунаас айвар? Тэгээ болсон бүх явдлыг би харсан, мэдсэн, итгэсэн. Юуээс ярихгүй байж болох. Би тэр аимшигтай тамаас аврагдсан. Би одоо мөнхийн аймаг руу орох эрхтэй болсон. Тэр бүх зүйлийг эзэнээс гэрчилсэн. Итгэдэг бүх хүмүүс харсан, мэдэрсэн, итгэсэн. Ариусаас миний зүрхсэлтэй хизээч үхсгийн аргагүй надад батлаад байгаа учраас би энийг ярихгүй болохгүй. Хүн эсэргүүц дургуйчсан, дуртаажсэн би ярихгүй болохгүй. Зарим хүмүүс би тийм хүний тухай сонсч байсан. Есүс итгэснийхаа дараа бүү хайр ингээд болсон болгоод бүр тэрийг барьж чадахгүй учраас яадаг вэ? Тэр хүн ямар хүн байсан? Эрэгтэй хүн байсан юм шиг байна. Бүр ингээд бэлхэн дөрөв хайртай учраас ингээд очоос нэг тэрээр бүр хайр нүрээ ялхууг таглаад бид нар өхөөд өмсдөг шээ. Тэр шиг хүн хүний үнсээ яваад байна. Өөрөө үнсэж байгаа юм шээ. Бурхны хайрыг аваад ариун сүнсний тэр зүрхсээр хүмүүсийг ихтлээ яваа хайрлаж байгаа. Тэгвэл одоо бидний зүрхсэлийн сантай гэж яддаг юм байна. Нөхцөл байна. Миний зүрхсэл ямар байна? Стефаны орнд би дуудагдаад авчирсан байж миний царай ямар байх вэ? Одоо өөртөө царай үдээр харъя. Гэрчин царайтай юм байж байгаа тийм. Нэг болцсон дээр алдсан үлцээ гэдэг нь бухын өгш үнцэг орцсон тийм. Эсвэл нэг болтон дээр тэгээд бүр унжигаа сүс өртнө унтсан тийм. Ерөөсөө нэг баха бодлоо ярьж байгаа баригдсан юм шиг. Стефан болохоор яг юмаа ярьсан. Тэр баригдсан мөртлөө гэсэн тэнгэр элчийг зогсож байсан. Та нар цаашаа өргөжлөөр юу болсныг хартаа. Тэгээд Стефан айгүй гоё амар урт номлол хийсэн багтар. Надаас урт номлол. Манай зөвлөлийн номлол урт. Гэтэ
яасан. Амар болсон. Божиг гэрээс шиг гэрээ дуустал намсан ба. Тэгэнгүүт энэ Израильчууд хамгийн хуурал босч ирсэн зүйл нь юу вэ гэхээр хэдүүлээ тэр ишлэлийг харъя. Энэ хойшоогоо илгүүлээ. Өнөөдөр бид нэр уншсан төгсгөл хэсэг дээр 54 дээр. Тэсэд маш урт ноцол байсан. Авраамаас ичүүлэн дэлхий дээр Израильлаар дамжуулан хүн төрлөختний аврах гэсэн тэр авралын төлөө яаж хийсэн анхны түгээс нэг зүйлээр хэлснээр бүгдээ нэг үсэг бүрчлэн бүгдээ тэр түүхийг ярьсан. Тэгэнгүүт энэ Израильчуудын тийм хариу үйлдэл нь юу байсан гэхээр үүнийг сонссон тэдний орсод буцаад шүдээ хайрсан. За тэгсэн чинь одоо та нар Стефаны барьж ирсэн хүмүүсийн царайг зөрүүлээд бодоод аваа. Тэгээд тавлаа. Харин ариун сүнсээр дүүрсэн Стефан яасан гэнэ? Тэнгэр өөрсдөө хараа. Тэр хүмүүсийг ерөөсөө харахгүй байна. Доор нь божигнаа гарах гэдэг хүмүүсийг хараагүй. Бурхны сүү алдрыг болон Бурхны баруун тал зогсож буй Есүсийг хараа. Амен. Энийг юу гэж яддаг гэхээр сүнсний нүд нэгдсэн. Та одоо хэрэг ариун сүнсээр ингээд өдөртөө ариун сүнстэй хамт амьдрах юм бол хүн таны юу хийсэн та тэр хүнээс ингээд авч харна уу гэсэн яг дутуу гарахгүй гэсэн. Бурхан танд маш их ухааны үг болгоо. Түрүүн 6 хүн нэр сонгосон юу гэж хэллээ? Сүнсээр дөрөв мэрэгэн ухаанаар өргөжүүлсэн. Тэгэхээр та нар одоо ариун сүнсийг авсан Есүс итгэсэн хүмүүс энэ дэлхийн хүмүүсээс илүү юу вэ? Тэд Бурханы сүнсээр дүүрсэн бөгөөд тэд Бурханы мэрэгэн ухаанаар дүүрэн. Тэр мэрэгэн ухаан бол энэ ганцрын мэрэгэн ухаан биш, ертөнцийн үүдийн мэрэгэн ухаан биш, шинжлэх ухааны мэрэгэн ухаан биш. Бурханаас ирдэг мөнхийн юу вэ? Бурханлаг мэрэгэн ухаан юм. Та нар дутуу харахгүй юу вэ? Бүтэн зургийг харах болно. Амьдралыг дутуу харах биш үү? Амьдралыг анх Бурхан яаж үдээснээр нь бүтэн харах болно. Амен. Та нар дутуу харахгүй давж харах болно. Өчнөө давж харах болно. Бурхан бидний итлийг хараад, дундыг хараад, төсөлийг хардаг гэсэн тийм. Тэрнтэй адилхан бид нар юу вэ? Таны өмнө хүн асч босч байсан ч гэсэн та юу харах вэ? Тавж л харах болно. Тэм учраас маш уужин зүрхсэлтэй. Улам илүү хүн дэвжээртэй эндрэнгүү байдаг бохгүй. Тэм учраас Стефантай адилхан алах гадах чинь энийг тэгээд зогсож ирсэн бүр тэнгэр нэгдээ Бурханы хараад Бурханы Ерөөсөө нэ таа судлыг харсан. Тэгээд зогсгүй тэр хажуу зогсож байгаа Есүс Христийг харсан. За тэгэнгүүтээ Стефан энийг ярихгүй гэж байна. Хэлсэн. Хартун тэнгэр нэгдгийг болон Бурханы баруун тал зогсож байгаа хүний хүүг би харж байна. Тэгсэн чинь заа нөгөө доор байгаа энэ хүмүүс чинь зүгээр хачин байна. Энэ хүмүүсийн ялгаа нь юу вэ? Энэ хүмүүс бол ариун сүнсийг аваагүй хүмүүс. Бурхны тухай сонссон тийм үү? Өчигдөр дээр уншаад сонссон хүмүүс бол юу вэ? Тэгвэл Бурхны босгоо мэдээгүй хүмүүс байна. Бурхантай хоёрын харилцаатай бол. Тэгм учраас энэ 57-д дэд чангаглалтын жигээр бүгэлцгээс за энэ салхитай ганцхан юм даа бүр болохоо байсан. Тэгээд бүгдээ түүн рүү зэрэг ухсан юм дээрээ түүний хотоос чирч гараад түүн рүү чулуу шидэж хийлээ. Израильчуудын уурлаж босч ирсэн шалтгаан нь үгээр нөгөө Есүсийг хуурамч энэ бол тийм хүмүүсийн өмнө самруулж байгаа Есүсийг үнэн ядж байгаа Израильчуудад юу гэж хэлсэн бэ? Тэр Есүс чинь Бурхны баруун гарахад зогсож байна гэж хэлчихгүүт Бурхны дарамжлаа гэж босч ирж байгаа. Израильчууд Есүсийг эсрүүсэж байсан. Харин Стефан хэнийг харсан бэ? Есүс бол жинхэнэ бидний төлөө ирэх ёстойсан аа. Тэр энэ газар дээр бүх ажлаа залмаагаар дамжуулан хийж үзээж биелүүлсний дараа тэнгэр дөрвөлцэн Бурхны хүү хүний хүү мөө гэдэг тийм. Эцэг харуулж байгаа. Эцэг гэрчлэлээ хийсэн. Израильчууд босч ирэнгүүтээ яасан гэдэг нь түүнийг чулуугаар хийсэн. Израильчууд тэдний хувьд яг үгээр хүний хороохдоо, хүний үстэй хүний хороохдоо гэрчлэр өрөөлж чулуу шилжүүлж байгаа. Тэгээд дараа нь бос гарах хүмүүс идэв. Тэгээд Стефан руу төрүүлж чулуу шилжсэн хүмүүс жин гэрч мөн үү? Хоромч гэснээр хэнийг хорлож байгаа? Бурхны жинхэнэ гэрчнийг хорлож байгаа. Тэгээд бид нар Есүсийн адил
бурхны тухай, амлын тухай энэ үннийг би гэрчлэхийн тулд эдсэн сонсон хаашнаа ярих нь чухал ч гэсэн надад энийг ярихад Стефантай адилхан юу хэрэгтэй вэ? Зориг хэрэгтэй. Амен. Зориг хэрэгтэй. Бүгдээ ууршаа нэг гэрчлийг харъя. 4-р бүлгийн 23 дээр Стефан амиа өгтлээ нэг зоригтойгоор ярьж чадсан. Тэгэд өнөөдөр та бас Есүсийн тухай бэлтгэлмээр байна. Би ярмаар байна. Гэхдээ би ярьж чадахгүй байна. Би жоо айж байна. Би ичж байна гэвэл энэ танд хин саад хийж байгаа вэ? Есүсийг гэрчилжсэн Стефаныг саад хийсэнтэй адилхан өнөөдөр ч гэсэн Есүсийг гэрчлэх гэж байгаа хүмүүсийн өг нь юу вэ? Маш олон саад байдаг. Сатан буюу муу ерөнсөс танд айх ичих. Өөр юу вэ? Янз бүрийн нөхцөл байдал дотор таны өмнө хаалтыг хийх бол саад хийх болно. Тэг учраас анхны цуглааныхан ингэж залбирсан байна. 23 дээр харъя. За сайн мэдээ ярьж байгаа баригдсан хүмүүс суллагдахгүй юу? За тэгэнгүүтээ суллах хүмүүсаа тэг өөрсдийн дээрээ ирж ахлах тагч нарын болон ахлагчдын хийсэн бүхний боломжлоо. Түрүүн Петрийн хоёр хийсэн чинь баригдчаад явсан хоёр хэлжсэн. Тэр үүнийг сонсоод Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлэн өө эзэнтэй тэнгэр газар тэнгэрс болон түүнд орохыг бүтээсэн та билээ. Та бидний өвөг эцэг өв зарц Давидын амаар дамжуулан ариун сүнсээр айдахдаа юунд харийнхан уушаад анх өмнө дэмий зүйлс иднэ. Эзэн ба түүний Христийн эсрэг газар дэлхийн хаад сууцаас захирчд цуглацгаав. За 27 таны тосолсон ариун зарц Есүсийн тань эсрэг Херод Понти Пилатнаар харийнхан болон Израильчуудад үнгээр энэ хотод цугларсан билээ. Энэ нь таны мотор ба урдаас тогтоосон шийдвэр бүхэн тань биелэхийн тулд билээ. Одоо эзэн таны тэдний занал хэлхийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолуудаас ойлгооч. Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээр гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдвэрлэхийн тулд та мутраа сунгааж байна. Иймгүй залбирч байдал тэдний цугларан байсан газрын дөрөв. Тэд бүх ариун сүнсээр дүүрч Бурхны үгийг зоригтойгоор ярьцгааваа. Амен. Би өнөөдөр бүхлээс тухайн ярьж чадахгүй байсан. Шалтгаанаа мэдсэн үү? Таны өмнө тавьсан сатаны саадны та яасан бэ? Ялагдсан байна. Стефан яасан бэ? Яасан бэ? Яа. Тэр ариун сүнсний хүчээр дүүрсэн учраас. Тэр ариун сүнсний хүчээр дүүрхийн тулд юу хэрэгтэй? Энэ итгэж нартай адилхан залбирах. Тэгээд би ямар сонирхолгүй байх юм бол яг үсэггүй байх юм бол ариун сүнс хичнээн хүчтэй ч гэсэн надад тэр огт хамаагүй зүйл байна. Тэг учраас би нэгдүгээр ярих хүсэлтэй би гэрчлүү гэдгээс санаж гэрчлэлийг хийхэд би зөвхөн хэрэгтэй. Хоёрдугаарт нь залбирах хэрэгтэй. Стефан бол үнээр зоригтой сайн гэрчлсэн. Тэр үнээр Бурхны хийсэн өөрт нь харуулсан тэр бүх зүйлийг сонсон зүйлийг тийм ээ. Ярих хүсэлтэй байсан учраас ариун сүнсний хүчээр ярьсан. Харин бид нар ярих хүсэлгүй байх юм бол сайн гэрч байж чадахгүй. Та эзний гэрчлэлийг хүсэж байна уу? Харсан сонсон юм байгаа юу тань? Одоо ярихын тулд та яах хэрэгтэй? Залбираа. Эзэн та миний ухаан уушаанд ярих зориг зөвхөн миний аав нүрийн өгөөж пастор өөрчлөлтийг залбираад ирсэн. Монд пастор миний аав нэгтлийг хэлэх үгийг та надад өгөөж. Хүн хартаар нүдэн бүтгэнээр юу ярих вэ? Хаанаас хэлэхгүй ингээд ээж болохгүй шүү дээ. Танаас нэргэн ухаан өгөөж би тэр яа юу гэж баян яг хүн болгон тааруулж би гэрчлэхийн тулд энэ хүн юу яг ярих вэ? Залбирах. Тэгэд канонд ийм юм гардаг шүү дээ. Энэ аюул чухал хэрэг. Энэ чухал хэрэг шийдэхийн тулд энэ гэрч хэрэгтэй. Энэ гэрч ирээл гэрчлэх юм бол энэ асуудал шийдэгдэнэ. Харин энэ гэрчийг энд авчирч гэрчлүүлэхгүй тулд дундаас нь ингээд тусгаалаад ч юм уу саад хийгээд ч юм уу амин хороод тийм асуудал их гардаг тийм. Яг энэ гэрч чухал учраас энэ гэрч үннийг ганц тийм шалтгаан учраас. Тэрнтэй адилхан өнөөдөр би Есүс Христийн тухай бүх дэлхийг гэрчлэх үнэн үг миний аманд байна. Би бол чинь гэрчээ. Үнэн гэрчээ. Хуурч гэрч биш. Та бүхэн үнэн гэрчээ. Харин таны аманд байгаа үг яригдахад хэн саад хийвсч үлдээ сатан саад хийв. Тэгэхээр сатан ямар ч юм бүх чадвараа бүх оюун ухаанаараа биднийг яриулахгүй байх бүх саадыг хийв. Яг нь бид нар ярих юм бол яг Бурхны үгсээр энэ хүний энэ амьдралын төлөө ирэх болно. Тэр хүн амарч болно. Тэгэхээр учраас Стефан өнөөдөр сайн гэрчлэлийн ажлыг хийх юм бол тэр үүргийг гүйцэтгэхийн тулд сатаны эсрэг яасан.
Маш хүчтэй зоригтойгоор амиа алдах нь юу төлөө биш үү? Тэр Стефан өөрийгөө бодсон бол яг дугаа. Стефан энэ гэрчлэлийг сонсоод аврагдах тэр хүмүүсийг бодсон. Тэгээд зогсож энэ хүмүүс аврагдах юм бол бурхан ямар баяртай гэдгийг мэддэг учраас тэр өөрөө аврагдсан, тэр баталгаатай болсон учраас өөрийнхөө амьтныг бодож санаа зовох шаардлагагүй болсон. Ах トゥ нараа өнөөдөр би Есүс Христосийг 20 гаруй жил нэ 93 оноос хойш хэдэн жил 26 жилээс хийж явж байна. Чатлын хэмжээр эзнийг гэрчилж явж байна. Үшээ илүүгээр гэрчлэхийг хүсэж байна. Яагаад? Би мэрэгчлээ солио. Надтай адилхан олон хүмүүс мэрэгчлээ солио. Яагаад? Энэ ажлыг хийснээс энийг хийсний илүү юу вэ? Хүмүүсийн төлөө чухал байна. Би өөрийгөө бодоод энийг хиймээр. Миний дуртай юм аа хиймээр тийм. Миний дуртай юм аа. Харин би өмнөөс илүү сонголтыг тийм хийсэн шалтгаан юу вэ? Би гэрч байх юм бол миний монгол хүмүүс тийм аврагдах нь намайг өөр ажил хийхдээ яснаас илүү тэр миний ард түмэн миний монголчууд болон хүмүүст хэрэгтэй учраас. Бурхан би энийг хийжсэнээс бурхан намайг энийг хийгээсэй гэж хэлж байгаа учраас энэ сайн мэдээгээр пастрын үйлчлэл хийя гэдэг нь дуудлагыг хэлэн авч байгаа. Тэгвэл өнөөдөр би 20 жил идсэн учраас сайн гэж эсвэл та өмнө идсэн учраас муу гэж биш үү? Бидний юу чанар нь адилхан. Яг бидний зүрхсэл дотор орж ирсэн Есүс Христ юу вэ? Адилхан юм аа. Амен. Та өнөөдөр Стефантай адилхан сайн гэрчлэн байгаасай гэж хэлсэн. Хийж ядаад ах юм байхгүй юу? Сонссон үндсэн харснаас ариун сүнсний хүч чадлаараа бүгдээ зэлбэрэл дотор гэрчилцгээе. Хамт залбирая. Эзэн Есүс минь тандаа энэ үгээс та бидний зүрхсэл төгсний үгийг талаар байна. Ариун сүнс эзэн минь бид нар тандаа талархаж. Та бидний ганцааргийн үнчмэд авах. Эзэн та бид нар аврагдахад туслаа зогсохгүй. Бид нар эзнийг эзэн гэж итгэхэд туслаа зогсохгүй. Өнөөдөр эзний дараа амьдрал дээр итгэлийн амьдрал үнхээр сайн гэрчлэл байж амьдрахад та бид нар хүчийг өгдөг, бид нар зэрэг зүрхийг өгдөг учраас надад хаалгах юм. Таны мэрэгэн ухаан, таны өдөр амар хамаалсан, таны өдөр хаамжлаа хүч чаддаг. Эзэн бид нар насан туршдаа өөрсдөө амьдрал таны хийж өгсөн тэр гайхамшигтай мөнхийн авралын зүйлсүүдийг үдсэн сонсон харсан бүхнээ сайнаар зоригтой ирчилж чаддаг танд итгэмжтэй өсгөр байгаад тусах гэж Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен.